Бүгдээрээ сайн байцгаана уу? Чуулганы сургуулийн хүүхдүүддээ эзний өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр хамтдаа Библийг сурах болсондоо багш нь баяртай байна. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ Бурхандаа залбираад эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Хөөрхөн гараа бариад хоёр нүдээ ханаад хамтдаа залбирцгаая. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан аав танд чин сэтгэлээсээ талархлаа. Та бидний гин нүглийг уучилж өгөөд та өөрийн хүч чадал, өөрийн мэрэгүү ухааныг дүүргэн өгсөн нэгүсэлтэн баярлалаа. Бас таны цусаар гин нүглөө уучлуулсан бүхий л хүүхдүүд маань Бурхны мэрэгүү ухаанаас суралцаж, Библийн үгнээс суралцаж, энэ сайн мэдээг тарааж чаддаг сайн хүүхэд болж чадхад та тусалж өдөрдөж өгнө. Үргэлжлүүлэн бид бүхэн Библиэс суралцаж байгаа илээ. Өнөөдрийн Библийн үгийг сураад итгэлээр өсөж чадхаар та тусалж өгнө. Танд бүхий л зүйлийг даатгаж байна. Биднийг хайрладаг, аварч өгдөг эзэн Есүсийн нэрээр талархан гуйн залбирлаа. Амен. За хүүхдүүдээ бүгдээрээ өнгөрсөн 7 хоногийн хичээлийг санаж байна уу? За өнгөрсөн 7 хоногийн хичээлдээр Израилийн ард түмний түүхийг хамтдаа суралцсан. За Бурхан Израилийн ард түмнийг сонгосон шалтгаан нь өөрийнхөө гэрчээр болгон сонгосон. За өөрийг нь гэрчилдэг Бурханы ард түмэн болох Израильчууд Египтэд очин амьдарсан. Гэтэл тэнд удаан жил амьдарсан учраас Бурхан тэр Израилийн ард түмнийг дагуулan гараад өөрийнхөө зааж өгсөн Канаан газар руу удирдсан байгаа. За тэгтэл Израилийн ард түмэн Египтээс гарья гэсэн чинь Египтийн хаан нь хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас Израилийн ард түмнийг Египтээс гаргахын тулд Бурхан Египтийн дээр 10 гамшигыг болгосон. За бүгдээрээ өнгөрсөн 7 хоногийн хичээлээ сайн сурж санаж байгаа зү тийм ээ. За тэгвэл энэ 7 хоногт Израилийн ард түмэн Египтээс гараад явсан явах замд нь юу тохиолдсон бэ гэдгийг хамтдаа суралцнаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлдээ бүгдээрээ анхаарлаа хандуулаад Библийн үгнээс үргэлжлүүлнэ. Сайн суралцаасаа гэж багш нь хүсэж байна. За бүгдээрээ дэлгэцэн дээр гарч байгаа материалыг хамтдаа харангаа суралцгаая. За Бурхан улаан тэнгисийг хуваасан. Энэ үед Бурхан Израилийн ард түмэнд хэрхэн тусалсан бэ гэдгийг хамтдаа сурнаа гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ эхлэл болгоод Гитлэл номын 13 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс хамтдаа суралцгаая. Хамтдаа уншийе. Фараон ард түмнийг явуулахад Филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан ард түмэн дайнтай тулгуурвал санаа бодлоо хувиргаж Египт рүү буцах вэ гэж альцаа. За энэ Египтийн захирагч болох хаан болох Фараон Израилийн ард түмнийг гаргаж явуулсан. Ийхүү гарч одоо Израилаас явсан ард түмэн хаашаа явсан бэ гэхээр Канаан газар руу явах байтал Канаан газар руу бус энэ Синян цөл рүү явсан байдаг. Египтээс гарсан Израилийн ард түмэн энэ Синян уул руу явахаас. Тэхийн тулд энэ улаан тэнгисийг заавал гатал нь гарах хэрэгтэй байсан юм аа гэсэн үг. За тэгэхээр штэ Бурхан Израилийн ард түмнийг удирдсан. Энэ Израилийн ард түмнээс аварч хамгаалж өгдөг, өөрийгөө амьд уршдаг Бурхан гэдгийг гэрчилэхийн тулд Бурхан Израилийн ард түмнийг сонгосон. Тэгэхээр бүхий л амьдрал нь Бурхантай холбоотой байна гэсэн үг. Тэгээд Израилийн ард түмэн ямар замаар явах вэ гэдгийг Бурхан бүгдийг мэдэж ирсэн. Тэгэхээр Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан ард түмэн дайнтай тулгуурвал санаа бодлоо хувиргаж Египт рүү буцах вэ гэж айлцсан юм аа гэсэн. За тэгвэл Бурхан ямар замаар удирдсан бэ гэдг нь Библиэлд гардаг. Бүгдээрээ Гитлэл номын 13 дугаар бүлгийн 21-ээс 22 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Эзэн тэднийг замыг заахаар өдөр нь нүүлэн багнаар байж, тэдний гэрэл түлхээр шөнөн галан багнаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж айлаа. Өдөр нь нүүлэн багна, шөнөн галан багна, ард түмний өмнөөс зайлсангүй.
За Библийн номон дээрээс харах юм бол Бурхан Израилийн ард түмнийг удирдсан. Ямар замаар явах вэ гэдгийг нь заасан юм аа гэсэн үг. Тэгэхээр Бурхан Израилийн ард түмнийг удирдахын тулд өдөр нь үүл нь багна, шөнө нь гал нь багна байлаа гэсэн. Эндээс харах юм бол Бурхан хүнийг удирддаг, хүний амьдралыг удирддаг нь Бурхан юм аа гэсэн. За одоо манай хүүхдүүд маань баг байна. Ямар амьдралаар амьдарч байгаа вэ гэдг нь сайн мэддэггүй байгаа. Гэхдээ та бүхэн тусалдаг нэгэн, та бүхний удирддаг нэгэн хэн бэ гэхээр ээж аав нь. Ээж аав нь та бүхэнд хэрхэн ямар замаар яаж амьдрах вэ гэдгийг үргэлж зааж сургаж идэг. За бас бидэнд багш гэдэг хүн байдаг. Энэ багш биднэрт хичээлийг заадаг. Хэр зөв бичих үү, хэр зөв унших уу, хэр зэрэг одоо тийм ээ тоо бодох уу гэл энэ бүхнийг зааж байгаа нь биднийг удирдах өгж байна гэсэн үг. Яг үүнтэй адил Бурхан Израилийн ард түмнийг Египтээс гарна явхад ямар замаар явах вэ гэдгийг нь заахын тулд Бурхан үүлэн баган болоод галан багныг ашигласан юм аа гэсэн үг. За энэ цөл гэдэг газар маш их элс байдаг. Тэгээд халуун байдаг. За өдөр нь бол маш халуун байна. Шөнө нь хүйтэн байдаг цөлд. Тэгэхээр өдөртөн Бурхан үүлэн багнаар Израилийн ард түмнийг удирдсан гэдэг нь Израилийн ард түмэн энэ үүлэн багныг даган явангаа бас үүлэн баг нь тэр халуун цөлд тэднийг сэрүүлзүүлж өгдөг сүүдэр болдог байсан. За бас шөндөө энэ цөл газар хөв хүйтэн болдог учраас Израилийн ард түмэн дулаахан гэрэлтэй байхын тулд Бурхан галан багныг өгсөн. Эндээс харах юм бол Бурханы хүч чадлыг, Бурханы гайхамшигыг бид нар мэдэж олно гэсэн. Тэгэхээр Бурхан нүргэлжид хүний дээр өөрийн нэгүслийг дүүргэн өгдөг. Тэр нэгүслээ Бурхан биднэрт харуулж өгдөг. Израилийн ард түмний Египтээс гараад явж байгаа энэ түүхийг сураад үзэх юм бол Бурхан би бүрэн итгэж болох тэр итгэлийг хамтдаа суралцдаг. Тэгэхээр миний итгэл би итгэлтэй болъё гэвэл Библийг сонсох ёстой юм аа гэсэн. Ром номын 10:17 дээр сахах юм бол тиймээс сэтгэлэн сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн. За манай хүүхдүүд маань Бурханд итгэе гэвэл гарцаагүй энэ Библийн үгийг сонсох ёстой. Энэ Библийн үгэн дээр бодит түүх, үнэн түүх бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ үнэн түүхээр дамжуулан бид бүхэн Бурхныг мэдэж Бурханд итгэнэ гэсэн. За тэгвэл бүгдээрээ Израилийн ард түмний энэ түүхээр удирдах байгаа энэ үүлэн баг нь галан багнаар удирдах байгаа Бурхны хараад жинхэнэ Бурхан байна гэдгийг мэдэж болох юм аа гэсэн. За тэгвэл бүгдээрээ үргэлжлүүлээд ямар үйл явдал болсон бэ гэдгийг хамтдаа сурцгаая. Гитлэл номын 14-ийн 5-аас 7 дугаар эшлэлдэр ингэж бичигдсэн байна. Ард түмэн зүхцэн тухай Египтийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хуурж бид Израилийг өөрсдөө үйлчлүүлгүй явуулснараа юу хийчих нь нэнвэ гэцгээв. Фараон тэргээ бэлтгэж өөрийн хүмүүсээ авав. 600 шилдэг тэрэг болон Египтийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн дарахтаа байв. За энэ Египтийн ард түмэн Израилийн ард түмнийг боолжилж байсан. Гэвтэл Израилийн ард түмнийг Бурхан Египтээс гарна тэр цөлд очоод энэ миний ард түмэн учраас Бурхан үйлчлэх ёстой юм аа гэсэн. За тэгээд Бурхан Египтийн дээр 10 гамшигыг болгосноор Израилийн ард түмэн эрхчлөөтэй болсон энэ Египтээс гараа явсан. Гараа явсан гэдэг энэ мэдээг хаан сонссон. Тэгээд Фараон яасан бэ? Өөрийнхөө морц цэргүүдийг бэлдсэн. Тэгээд 600 шилдэг тэрэг болон Египтийн бүх тэргийг тэр авав гэсэн. Тэгэхээр энэ дайн тулаан хийхээр Израилийн ард түмнийг устгахаар энэ Египтийн Фараон зүрх сэтгэл нь хадварсан. Тэгээ Бурхны өмнө Израилийн ард түмнийг хөөж очоод тэр газар нь одоо дайн тулаан хийхээр төлөвлөсөн. За ингээд араас нь хөөгөө явсан. Гэтэл урд нь явж байгаа Израилийн ард түмэн энэ үйл явдлыг сонсоод юу болсон бэ гэдгийг үргэлжлүүлэн бичсэн байна. За бүгдээрээ Гитлэл номын 14-ийн 10 дугаар ишлэлийг хамтдаа уншийе.
Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос Египтчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж эзэн рүү хандан хашгирцгаав. Тэд Мосед Египтэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд өхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египтээс гаргаж бидэнд инхүү хандсан юм бэ? За Израилийн ард түмэн хойноос нь хөөж буй энэ Египтийн фараоны талаар мэдээ сонссон. За тэгээд эднэр айсан. Айснаас болоод Мосе дээр ирсэн. Тэгээ Мосе дээр ирээд одоо уурлаж гомдолсон байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр Египтэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд өхүүлэхээр авчирсан уу гэсэн. За тэгэхээр Израилийн ард түмнийг удирдах гаргаад Израилийн ард түмнийг авч явж байгаа нэг нь Мосе бус Бурхан байсан. Тэгэхээр Бурхан Израилийн ард түмнийг хамгаалж өгнө гэсэн. Тэгэхээр Бурхан бүх хүн төрлөختөнд өөрийн анхаарлаа хандуулдаг, өөрөө хүн төрлөختнийг бүтээж хайрладаг учраас Бурхан өөрийн хүч чадлаараа хамгаалдаг. За тэгэхээр Израилийн ард түмэн бол Бурханы гэрчилдэг Бурханы ард түмэн. Тэгэхээр Израилийн ард түмэн итгэлтэй байна уу, итгэлгүй байна уу гэдгийг манай хүүхдүүд харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Израилийн ард түмэн шиг ийм итгэлгүй байж болохгүй юм аа гэсэн. Израилийн ард түмэн итгэлгүй байсан учраас Мосегийн өмнө буруу зүйлийг ярьсан. Гэтэл Израилийн ард түмнийг Мосе одоо тайвшруулж өгдөг. Бүгдээрээ бүү айцгаа. Бүгдээрээ бат зогсож эзний авралыг харцгаая. Эзэн Бурхан биднийг Египтээс гаргасан учраас бас энэ дайн тулаанаас ч гэсэн Бурхан биднийг аварж хамгаалж өгнө. Бүгдээрээ Бурханыг хамтдаа харцгаая гэсэн. За тэгэхээр Мосед бол итгэл байсан. Бурханыг дагаа явдаг. Бурханы үгэнд дуулууртай ханддаг. Тийм итгэлтэй байсан. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн Бурханы үгэнд дуулууртай ханддаг. Бурханы үгийг дагаа явдаг. Ийм итгэлтэй байх ёстой юм а гэсэн. За бүгдээрээ үргэлжлүүлээд Гитлэл номын 14-ийн 13-аас 14 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Мосе ард түмэнд бүү айцгаа, бат зогсож эзний авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээж харахгүй. Эзэн та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай гэж хэлв. За тэгэхээр Израилийн ард түмнийг Бурхан удирдах байсан. Тэгэхээр Израилийн ард түмнийг Бурхан хамгаалж өгсөн. Тэгэхээр Бурхан Израилийн ард түмнийг удирдах Египтээс гаргасан. Тэгээд өөрөө удирдах байгаа гэдгийг үүлэн баган болоод галан багнаар дамжуулаад харуулж өгсөн. Тэгээд ямар нэгэн аюул тулгуурах юм бол Бурхан ч гэсэн өөрөө хамгаалж өгөх болно гэдгийг энэ Мосегаар дамжуулан хэлсэн. Тэгэхээр Мосе Израилийн ард түмэнд юу гэж хэлсэн бэ гэхээр бүү айцгаа, бат зогсож эзний авралыг харцгаа гэсэн. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн яг адилхан. Бүгдээрээ чуулгандаа ирээд итгэлийн амьдралаар амьдраад тийм ээ энэ Библийн үгэнд итгээд явах үедээ заримдаа хэцүү хүн зүйлүүд тохиолддог. За бас ээж нь юм уу, аав нь юм уу, хэн нэгэн чамайг сүм битгий яваарай гэж хэлдэг. Тэр үед Израилийн ард түмэн шиг эргэлзэж болохгүй гэсэн. Яах ёстой вэ? Итгэлтэй байх ёстой гэсэн. Бүү аа гэсэн Бурхан. Тэгэхээр бид нар ямар Бурханд итгэдэг вэ гэхээр жинхэнэ Бурханд итгэдэг. Жинхэнэ Бурхан өөрт нь итгэдэг нэгнийг аварж хамгаалж өгдөг байна. За тэгэхээр Мосе ч гэсэн яг энэ үгийг хэлсэн. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээж харахгүй. Эзэн та нарын төлөө байлдана гэсэн. Тэгэхээр Израилийн ард түмэнтэй хэн байлдах вэ гэхээр Бурхан байлдах болно гэдгийг хэлж өгсөн. Тэгэхээр Мосед итгэл байсан байгаа. За тэгээд Мосе энэ Израилийн ард түмнийг дагуулна улаан тэнгисийн өмнө ирсэн. Египтийн зэргүүд хойноос нь хөөж ирсэн. Энэ үед Мосе Израилийн ард түмний өмнө зогсоод гараа далаа дээгүүр сунгасан. За бүгдээрээ Гитлэл номын 14-ийн 21 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Мосе гараа далаа дээгүүр сунгав. Эзэн шөнийн турш дорны хүчит салхиар далайн усыг ухраас нь ус хуваагдаж хөөрэ газар гарав гэсэн.
За манай хүүхдүүд анхааралтай сайн сонсороо. За Библийн ишлэлийг унших юм бол багш нараа дагаад бас унших хэрэгтэй. За урд уншиж өгж байгаа багшаагаа ч гэсэн дагаад унших хэрэгтэй маа гэсэн. Мосе юу хийсэн гэж вэ? Мосе гараа далаа дээгүүр сунгав. Эзэн шөнийн турш дорны хүчээр салхиар далайн улсыг ухраасан ус хуваагдаж хуурай газар гарав. За тэгэхээр бурхан хүч чадал байдаг. Бурхан энэ дэлхийн ертөнцийн энэ салхийг захирч чадах, энэ далайг хувааж чадах хүч чадал нь бурханд байдаг. Тэгэхээр Мосе бурханд итгэдэг хүн байсан учраас Мосе бурхан энэ далайн улсыг хуваана гэдэг итгэлтэй байсан. Тэгээд Мосе гараа далаа дээгүүр дэлгэх үед ус хуваагдсан гэж байгаа. Тэгэхээр Мосе гараа өргөн бурхан залбирсан. Бурхан далайг хувааж өгсөн. Энэ үнэхээр гайхамшигтай зүйл байгууз. Манай хүүхдүүдийн дотор ингэж далайг хувааж чадах хүн гэж байгалаа. Тэгэхээр бурхан энэ өөрт нь итгэдэг хүнд энэ гайхамшигыг үзүүлдэг. За тэгвэл Израилийн ард түмэн далайн дундуур хуурай газраар гарсан. Гэтэл хойноос нь хөөж урсан Египтийн цэргүүд байсан. За тэд нар яасан бол бүгдээрээ Гитлэл номын 14-ийн 27 дугаар ишлэлээс уншийе. Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египтчүүдийн ус сорин зүгтэж байхад нь өөрийн гэгээнээр далайн буцаж хэвэндээ оров. Эзэн Египтчүүдийг далайн дунд живүүлв. Ус буцан нэрж тэрэгнүүдийг ба морин цэргүүд Израильчүүдийн хойноос далай руу орсон фараоны бүх цэргийг бүрхэн навсан тэднээс нэгэнч үлдсэнгүй. За тэгэхээр штэ Мосе далайн дээгүүр гараа сунгаснаар Египтчүүдийг ус сорин зүгтэж байхад тэр ус буцаж ирээд Израилийн ард түмнийг бус энэ Египтийн ард түмнийг тийм ээ Египтийн ард түмэн дээр буусаа гэж байгаа. Ус буцан нэрж. Тэгэхээр бурхан аварж хамгаалж өгдөг. Тэгэхээр бурхан өөрт нь итгэдэг хүнийг үргэлжид хамгаалаад удирдах, өөрийн нэгүсэл, өөрийн өрөөл, өөрийн мэрэгүү ухааныг өгөхийг хүсдэг байна. Тэгээ өөрийг нь эсрэг сөр зогсох нэгнийг устгадаг нэг юм а гэдгийг харуулж өгсөн. Энэ үйл явдлын талаар бүгдээрээ нэг хамтдаа кино үзцгээе. Эзний хүчит мутраар боолчлоос чөлөөлөгдсөн энэ өдрийг санагтуун. Эзэн бол бидний бурхан, цорын ганц бурхан. Бурхны хүч чадлыг харагтун. Хэн бурхны хүчийг хааж чадах вэ?
Салхилуулн далайг ухаасан хэн бурхан тантай адил вэ? Хязгаарнгүй бурхан минь. Та бол бурхан. Эзэн бол бидний бурхан, цорын ганц бурхан. Бүгдээрээ бичлэгээ сайн үздэсгэсэн үү? За тэгэхээр Мойсе бурхны хүч чадлыг харсан, бурханд итгэсэн. Израилийн ард түмэн энэ Мойсегийн итгэлээр дамжуулан авралыг авсан. Бурхан Израилийн ард түмнийг Египтийн цэргүүдээс аварж хамгаалж өгсөн. За тэгээ Мойсе аврагдсныхаа дараа бурхан талархаад бурханд ийхүү магтандууд болсон. За бүгдээрээ Гитлэл номын 15:1-ийг харцгаая. Тэгээд Мойсе ба Израилийн хүүгүүд эзэнд энэ дууг дуулжээ. Би эзэн дуулъя. Учир нь тэр өндөр дүрмжлэгдэжээ. Морь болон мортон тэр далайд хайсан юм. Эзэн бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний бурхан, би түүнийг магтах болно. Миний эцгийн бурхан, би түүнийг өргөмжилнө. За тэгэхээр Мойсе бурханд аврагдаж хамгаалагдсандаа талархаад энхүү магтандууд болсон. За манай хүүхдүүд ч гэсэн яг адилхан. Есүсийн цусаар дамжуулаад гин нүглээ уушлуулна авралыг авсан. Авралыг авсан учраас яадаг вэ? Бидний дотор баяр хөөр орж ирдэг. Бидний дотор Бурхныг магтаал гарч ирдэг. Эгээр та бүхэн Бурхны үгэнд итгээд аврагцаан гэсэн итгэлтэй байх юм бол гарцаагүй итгэлийн амьдралаар үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй. Эгээр Бурхан намайг аварж хамгаалж өгсөн гэдгийг үргэлжлээд бидний итгэлийн амьдралаар дамжуулан харуулж өгдөг. Эзэн бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний бурхан, би түүнийг магтах болно гэсэн. Тэгэхээр та бүхэн итгэлийн амьдралаар амьдрахдаа үргэлж Есүсийг хардаг байх хэрэгтэй. Еврей номын 12:2 дээр итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөж болох Есүс рүү хараагаа чиглүүлээ гэсэн. За бид нэр Есүст итгэдэг, энэ жинхэнэ бурханд итгэдэг. Тэгээ бидний гим нүглээс аварж хамгаалж өгсөн энэ Есүст итгэж байгаа. Тэгэхээр бидний хараа, бидний бодол үргэлжид Есүсийг хардаг, Есүсийг дагдаг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр итгэлийн амьдралаар амьдрахад хүнд хэцүү зүйл байх юм бол манай хүүхдүүд яах ёстой? Бурхан залбирах хэрэгтэй. Дуулал номын 121 дээр ингэсэн. Би зовлон бэрхшээлийнхээ дунд эзэнд хандан хашгирсан, тэрээр надад хариулсан. За эзэнд хандан хашгирсан гэдэг нь би эзэн бурханд залбирсан гэж хэлсэн. Энэ бурхан залбирсан хүний залбирлыг бурхан сонсоод хариулж өгдөг. Хүний амьдрал хүнд хэцүү зүйл олон байдаг. Одоо манай чуулганы сургуулийн хүүхдүүд итгэлийн амьдралаар амьдрах юм бол хэцүү зүйл тохиолдно гэсэн. Тэгвэл энэ үед итгэлээр бууж өгч болохгүй. Эцэг хүртэл намайг аварч хамгаалж өгсөн бурхан, амьд оршин байгаа бурхан тусалж өгнө гэдэгт итгэдэг байх хэрэгтэй юм аа гэсэн. Эгээр улаан тэнгисийг хуваасан бурхныг хамтдаа сурлаа. Эгээр итгэлийн амьдралын дунд бурхан гарцаагүй бидэнд тусалдаа гэдгийг манай чуулганы сургуулийн хүүхдүүд маань бүгдээрээ мэдэж явах хэрэгтэй юм аа гэсэн. Тэгээд итгэлээр бурхны өмнө амьдрдаг байх хэрэгтэй. За тэгвэл хамтдаа өнөөдрийн хичээлийг энэний хүртэл сурцгаая. Хамтдаа залбираад дуусгая. Эзэн минь баярлалаа. Та бидэнд улаан тэнгисийг хуваасан тэр үйл явдлаар дамжуулаад амьд оршдог жинхэнэ бурхан гэдгийг мэдүүлж өгсөн билээ. Өөрт нь итгэлтэй нэгнийг аварч хамгаалж өгдөг, тусалж өгдөг, өөрийг нь удирдах өгдөг гэдгийг ч гэсэн бид нар мэдсэн билээ. Үргэлжлүүлэн Библиэд суралцаж, Бурхны хүч чадал найдаж, сайн мэдээг илүү их тараахад та тусална. Эзэн бурхан танд чин сэтгэлээсээ талархлаа. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр талархан гуйн залбирлаа. Амен.